Säg då. Säg då igen. Malditos. Hi guys, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сайхан өдөр байна. Өнөөдөр хагас өдөр. Тэгээд тэнгэр цэлмэг дээрэс нь нартай дулаахан өдрүүд эхэлж байна. Тэгээд өнөөдрөөс хойш ерөөдөө 100 болж байгаа юм байлээ. Тэгээд өнөөдөр миний үед бол 12 бараг 1 хүртэл унтлаа. Ойрд ерөөсөө унтаагүйгээр нам унтлаа. Тэгээд сүүлийн үед би жоохон ядраад байсан. Яг үл 4 сарын ихэр би вакцина хийлгэсэн, Sinopharm гэдэг хятад вакцины хийлгэсэн. Тэгсэн чинь тэрнээс хойш миний бие реакц өгөөд үе мөчөөр өвдөөд дээрээс нь бие сүйлтаад байгаад байсан. Харин өнөөдөр сайхан амарцсан чинь хамаагүй дээрцчлээ. Тэгээ ойрын үед бас COVID-19-ийн тархалт нэлээд өндөр байгаа энэ аль болох эрүүл хоол хүнс хэрэглээд витаминуудаа уугаад тархлаагаа маш сайн дэмжиж дасгал хөдөлгөөн сайн хийж байгаа. Тэгээд хамгийн чухал нь бол яг ийм үед ер нь зарим хүмүүст нь бол яг энэ карантин үеийн бараг ихэнх хүмүүст л бол сүргээр нөлөөлж байгаа амьдралд нь тийм болохоор аль болох сэтгэл зүгээрээ эрэг байхыг хичээрээ тархлаа нэг сэтгэл зүй хоёр чинь хоорондоо маш хамааралтай байдаг учраас аль болох өөрсдөө эрэг бүх нэрс нэлээрээ гэж бас найрсгаар зүйлж байна. Тэгээд өнөөдөр би бас ч сая анх удаа green juice хийж үзлээ. Бас амтны үед бол дайжгүй санагдлаа. Тэгээд би нөгөө гэрт байсан ногоонгийн хүнс ногоог ашиглаад аль нь байсан, өнгөрцөй байсан. Тэгээд ногоон буцаад бэлтээ. Ногоонгийн навчнууд байсан.
Тэгээд тэднийгээ холиод зүгээр миксер тэгээд лимоны жуус буцалгаж хийсэн чи амт нь бол нийлэн гоё бол тийм ээ. Тэгээд уусан чи яг витамин ууж байгаа юм шиг санагдчих. Миксерийн амттай санагдчих. Тэгээд та нар ч гэсэн бас гэртээ байх хугацаанд ууж үзээрэй гэжлээ. Тэгээд өнөөдөр яг би ойрт жоохон влог хийхгүй бай гэж бодсон. Тэгээд уул нь 4 сартаа багтааж 1000 subscribers хүргэе гэдэг ерөөдөө зорилготой тавьчихсан. Тэгээд маш олон бичлэгүүд хийх олон ч яг ерөөдөө 2 бичлэг хийгээл миний яг season 2 дуусж байгаа. Тэгээд 2 бичлэгээ бас хийхээр төлөвлөсөн байсан боловч карантин болоод төлөвлөгөө маань нурсан. Тэгээд өнөөдөр би зүгээр л бичлэг хий бас өөрийнхөө бодож байгаа зүйлээ бас та нартай хуваалцъя гэж бодоод зүгээр л хийж байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч байсан гадаа гоё. Тэгээд гарч жоохон агарлан. Тэгвэл гэртээ байгаад хаа бас үний дархлаа унж магадгүй ч удаа. Ямар ч байсан өөрийнхөө бэлэд нүсээ сайн зүгээр маск зүрж байгаа. Гарч жоохон агарлаа гэж бодож байна. Тэгээд орой манай найз ирнэ. Манай найз ирээд бас хоол идэхээр хөдөлж байгаа. Тэгээд цаат чи ирж амжих нүгөө мэдэхгүй. Тэгээд ирсэн ч бай ирээгүй ч бай орой ямар ч байсан салмон шаачтай гэж бодож байгаа. Тэгээд аль дээр салмон авцсан байсан ерөөс ашиглаж хэрэглэж чадаагүй. Өнөөдөр салмон шараад. Тэгээд одоо гарахтаа жоохон дэлгүүр орж юм авчиж тэгээд дэрэг гэж бодож байна. Ямар ч байсан миний бичлэгийг байнга үздэг, намайг дэмждэг, таньдаг таньдагч бүх найзуудтай маш их баярлалаа. Тэгээд зүгээр бичлэгнээс айлгуулахгүй тайвшруулыг дээрээс нь тав тухтай мэдрэмж өгөхийг маш хүсдэг. Тэгээд та нар бас яг тэрийг авдаг бол тэгээд миний зорилго биелж байна гэсэн. Тэгээд та нар ч бас асуумаар зүйл байвал асууж агаарэ. Бас ийм хүү бичлэг хийгээрэй гэж санал болгох зүйл байгаас санал болгоорой гэж хүсэж байна. За тэгээд миний амралтын өдөртэй хамтараа. 끝없이 달려봐 거친 세상 속 삶이 나를 누르고 점점 버거워질 때 내게 건네온 그 손길 한 번 더 일어나라고 때론 울기도 하고 때론 소리치지만 내겐 절대로 지울 수 없는 나만의 중심이 있어. 남과 다른 시선에 또다시 뒤처지는 그런 날들에 반대로 나를 일으켜 달려나가. 지금부터 시작해봐 앞을 달려 Running running 세상에 소리쳐. 막다른 길이 나타나도 난 괜찮아. 지금부터 시작해봐 앞을 달려 Running running 너와 함께라면 모든 말 속 있어. 끝없이 달려봐 거친 세상 속. Яса асуух гэдэг. Яа. Ганц мэдэх гэж.